За 98-ын 8 дугаар дугаар 12 3 дугаар зууны үеийн алтан улсын эсрэг хааныг боожуулан гаргаж ирж байгаа. Ийм үйл явдлыг л ингэж сурлаар ярьж байгаа гэсэн үг. Чансын 27 болоод бусад овг хотгуудаас тоочилж байсан тэр 20 орчим хүүхдүүдээс Тэмүүжин хамгийн боломжит хувилбар байгаад Тэмүүжин дээр 100% дэнчин тавьсан гэсэн үг. 100% мөрийг тавьсан. Тэгэхээр болоод 6 жилийн хугацаанд Тэмүүжин болоод Тэмүүжний ойр орчмын жанжид ноёдуудыг нь бас давхар бэлдсэн. Дээрээс нь 1000 орчим өрхийг бас боожуулна гэж хэлэх юм уу да, хүмүүжүүлж ингэж бэлдсэн юм 6 жил байгаа. Өмнөх хаадуудын үед бол энэ бол 15-20 жилд хийгдэх ажлыг маш богино хугацаанд товчилж хийж өгсөн юм процесс байгаа. За тэгээд ямар ч байсан Тэмүүжнийг бол ханаар сонгочлоо. За тэгээд улсаа улам хүчирхэгжүүлэх шаардлага бол үүсээд байна тийм үү. За ингээд ер нь бол улс байхад бол үндсэн 5 хүчин зүйл байд юм байна. За энэ нэгдүгээр нь болохоор мэдээж хүмүүстэй хүн бэжиж энэ улс гэж яригдана. За хүний Тэмүүжин бол тодорхой хэмжээнд бол бүрдүүлсэн. Мэдээж улс болж байгаа юм чинь тодорхой хэмжээний бодлоготой байх шаардлагатай. Тэгээд бүтээмжтэй чадвартай иргэдтэй байх хэрэгтэй. Тэгээд бүртгэлжүүлэх гэх мэтчлийн юм үйл ажиллагаа цаашдаа явагдана гэсэн үг чинь зөвхөн мянгат байгаа биш, өөр олон аймагуд нэмэгдэж байгаа учраас ийм бодлого байх хэрэгтэй болж таарж байгаа. Хүн амаа хэмжихтэй 3 наснаар ангилсан байх нь. Нэгдүгürt нь болохоор хүүхдүүдийг асрах нь бол төрийн бодлого гэж үзсэн байна. Ингэхдээ 7 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, хорогдолтой бэртэл, гэмтэл, сэтгцийн байдлыг тооцож төрийн хэмжигдэхүүнд авсан байна. За 2 дугаар бүлэг хүмүүс нь болохоор яг одоогийн бидний хөдөлмөрийн насныхан гэж ярьдаг да тий. Дунджаар 21 настай хүмүүсийг сонгоод ажил эрхлэлтийн төвшин, ноёдын харьяалал, эрүүл мэндийн байдал зэргийг нь бол төрийн хэмжигдэхүүн болгож авсан байт юм байна. За 3 дугаар нь болохоор ахмад наснууд буюу 60 насны бүлгийг хэмжигдэхүүнээр авсан байх нь хөдөлмөрийн чадвар нь буурч ирж байгаа эдгээр хүмүүсийн ах амьдралтай эрүүл мэнд, оюун лгийн чадвар ямар байх ёстой вэ гэдгээр урт хугацааны бодлого хэлбэршгийг хэмжиж байсан гэж байна. За улс бах 5 хүчин зүйлийн 2 дугаарт нь болохоор хүмүүс байгаа юм чинь мэдээж 2 дугаарт бол газар нутаг буюу хилийн аюулгүй байдал, геополитик талдаа болоод явчихж байгаа гэсэн үг. Тухайн үед бол Тэмүүжин яг газар нутгийн хувьд бол тогтворгүй байсан байгаа. Хэрээдийн нутагт амьдраад байгаа мó, хамаг Монголын нутагт амьдраад байгаа мó гэдэг нь асуудалтай байсан. Хан болсноороо газар нутгийн хил хэмжээгээ анхлан тогтоолгосон. Өөрөөр хэлбэл Тойрол Ван хаан Жамуултан хунчир нар тайчуудын зүгт газар нутгийг албатан хиллэж өгсөн болно гэж байна. Газар нутагт бос юм чинь бас хилийн бодлого хэрэгтэй болно. Энэ хилийн бодлого нь энэ тухайн үед болохоор юм байсан байна. Ахуйт эмнэхийн үүдэлтэй үйлдвэрлэлийн анхдагч багажид нээлттэй гэж байна. Энэ хил бомбтоор үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг оруулж ирэх нь бол нээлттэй гэсэн үг юм байна. Боловсруулах бүтээгдэхүүний нэгжид хэмтэй түүхийн эдийн нэгжид хаалттай гэхээр түүхийн түүхийгээр нь гадагшаа гаргах бол хориотой. Харин тэр түүхийн эдийгээ боловсруулад бэлэн бүтээгдэхүүн болгоцсон байх юм бол гадагшаа гаргаж болно энэ бомбтор экспортлж болно. Хэрв тухайн бомбт нь улсын санд жилийн нийт төлгийн хэмээн 10.2-т дүйх ашиг гаргахгүй бол албатан дэмий үйл хэмээн таслан зогсоно гэж энэ хэрэг нүү. Улсын сангийн жилийн нийт төлгийн гэхээр энэ дотоодын нийт бүтээгдэхүүний гэдэгтэй ижилхэн юм болов. Дотоодын нийт бүтээгдэхүүний 20% тэнцвүүц ашгийг тухайн бомбд өгөхгүй бол тэр бомбыг бол ашиггүйгээд хаадаг байсан юм байна. Шалгуур үзүүлэлт гэх юм уу? Нэг талын бомбтуудын. За 3 дугаарт нь ус байхын үндэс болохоор ахуй хэрэглээ. Идэж уух, өмсөж зүүх, гэр орон наад захын ахуй хэрэглээг тухайн улс хангах шаардлагатай болно. За Тэмүүжин дагсан анхдагч 1000 өрх айлууд бол нэлээд үйлдвэр хэрэглэгийн ач холбогдлыг ясмахандаа шингэтэл 4 жилийн хугацаанд бол ойлгосон гэж байгаа шүү дээ. За тэдгээр хүмүүс маань ямар аж ахуй эрхэлдэг байсан бэ гэхээр мал аж ахуй, төвөр, агнуур, гадаад худалдаа гэсэн ийм 4 үндсэн салбартай байсан гэж байна. Одоохондоо буюу анхдагч үедээ тариалан гэдгийг эрхлээгүй байсан гинэ. Гэхдээ 5-д нь тариалан орж ирснээрээ хүнсний хангамж ерөнхийдөө бүрдчихэд байгаа юм гэж байна. За хүнсний хувьд бол юм байт юм байна. Тэгэд эд бараа материалын хувьд ямар байсан бэ гэхээр мөнгөний уурхай, төмөрлөгийн уурхай, ой эрхлэлт, давсны олдворлалт зэргийг бол эрхэлж байсан. Өөрөөр хэлбэл бид нарын эдээ гаргаж чаддаг зүйлс нь инэ гэж байна.
одоо хийж чадж байгаа зүйлс нь л энэ байсан байх нь. Харамсалтай нь бүс давуу хийх ажил цэвэр мал аж ахуйгаас хамааралтай байсан. Малын гаралтай арьс ширээрл хувцсгийж байснаас майлан зэргээр бол давуу хийж байгаагүй. Яг нөгөө осны ургамлаар тааршил болно л гэсэн үг л дээ. Дээс ос зэргийг бол хийдэг байсан байгаа юм. Ийм байдалтай. Мэдээж хүн байгаа юм чинь гэр оронтой байж таарна тий. Орон байрны хувьд болохоор бид нар чинь нүдэл чинь л байсаар ирсэн улс үндэстэн болохоор мод, ноос, арьс эсхий зэрэг энэ байгалийн түүхий эдгийг бол ашиглаад өөрснөө хийчдэг байсан байгаа. За сангийн хувьд болохоор хэмийн сан, ирээдүйн сан, хөшүүргийн сан гэсэн юм 3 сантай байсан байх нэ. За улс байх дөрөвдөх хүчин зүйл нь болохоор засаг буюу хууль дүрм тогтоол журам тий одоогийнхаар. За тэгэхгүй бол энэ чинь нөгөө мянган өрх айл биш штэ. Олон овог хотог нийлж байгаа учраас дундаа нэг хүлэн зөвшөөрсөн одоогийнхоор үндсэн хууль байх ёстой тий хамгийн түрүүнд бөөнөрөө хүлэн зөвшөөрсөн ерөнхий ийм хууль байх ёстой. Тэгээ тэрнийг салбарлсан салбар болгоны одоо хууль дүрм хэрэгтэй болно гэсэн үг ээ. Засаглалыг одоо хэрэгжүүлэхийн тулд 3 үе шаттайгаар төлөвлөсөн байгаа. Нэгдүгürt нь болохоор хүннүү гүрний үеэс байсан 5 хүлт засаг гэж байна. Хоёрдугаарт нь 7 хүлт засаг, гуравдугаарт нь 10 хүлт засаг гэж байна. Энийг шатчихсан байдлаар хэрэгжүүлэхгүй бол өөрөө маш нүсэр тогтолцоо гэж 10 хүлтэн. Тэгэхээр эхний ээлжинд тэг хүннүү гүрний үед байсан 5 хүлт засгийг хэрэгжүүлье. Арай ийм хялбар засаглал байдаг юм байна. За тэгээ ямар ч засаглалын суурь нь болохоор иргэдийн 9 хүслийн зэгц байдаг гэж хэлсэн байна. За тэгээ ямар ч юм төрлийн засаглал нь болохоор 5-60-ны хугацаанд хэрэгжин анхны хэлбэрээр хадгалж хөгжих боломжтой байдаг. Гэхдээ 10-60 ягаад ч насалдгүй гинэ. 300 жил бол одоо нэг ийм засаглалаараа бол явж иж болдог нэг ийм хэлбэрээрээ одоо юу хийн те 300 жил коммунизмаараа ч юм уу те ардчлалаараа ч юм уу социализмаараа ч юм уу явах боломжтой. Гэхдээ хэдийч 600 жил бол энэ засаглал тогтдоггүй гэж манай өвгдөд үздэг юм байна. Яагаад гэхээр дэвшлийг гүйцэж засаг шинчлэгдэхийн хуулиар хуучирдаг юм аа гэж. Тэгэхээр 300 жил тутамд яах нь вэ? Засаглал шинчлэгдэж солигдохгүй бол яах нь хуучраад явчихдаг байх нь. Тэгэхээр дэлхийн нийт дээр бол сүүлийн үед бол дараагийн шинжилэл нь явагдах гэдэг юм шиг харагдаад байгаа тий. Бас яг одоогийнхоороо яваад ивэл болохгүй юмуд байдаг нь бол гарч ирээд байгаа гэж би бол хараад байгаа. За тэгээд тухайн одоо тий хууль дүрмийн хэрэгжилт нь ямар шалгууртай байдаг байсан гэхээр тухайн хууль батлагдсанаас хойш 5 жилийн дараа нийт ардын заяа 10.7 буюу 70% нь энэ хуулийг мэдэж дугуулсан бөгөөд хэрэгжүүлдэг байвал тухайн хууль бол маш өрөөгөөжтэй байжээ гэж үзэх юм байна. 5 жилийн дараа шүү тухайн хууль батлагдсан. Хэрэг зөрчлийн засгийн хувьд буюу нөгөө одоо зөрчлийн хууль ч юм уу те эрүүгийн хууль ч юм уу за тийм хуулийн хувьд гэхээр 10,000-д нэг алдаж байвал хэвийн үйл ажиллагаатай гэж хэмжиж байваа гэж юм. Тэгэхээр ч юу гэсэн үг одоо ч 3.6 сая хүнтэй болцсон гэхээр 10,000-д гэхээр 360 юм уу. Тэгэхээр яах нь одоо нэг жилд 3.6 сая хүнд 360 орчим тэр гэмт хэрэг ч юм уу те зөрчил гарч ивэл яг хэвийн хэмжээнд тэр хууль бол ажиллаж гин гэж үзэх юм байна. Тэрнээс ихсчих юм бол яах нь тэр хуулийг дахиж шинчлэх хэрэгтэй те магадгүй чангалах хэрэгтэй ч гэх юм уу тэгж үзэх нь. За энийг өнөөгийн жишээн дээр аваад үзэл да манад хэр одоо хэрэгждیں гэдгээр зам тээврийн осол дээр аваад үзье. 2024 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд зам тээврийн 30,977 осол бүртгэгдэж үүнээс 2,520 хүн хөнгөн болон хүн дээр бэртэж 631 хүн нас барснаас 69 хүүхэд байсан гэсэн юм тоо байд юм байна. Тухайн үед бол те гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх хуулийн үр дүнг яах нь 10,000-д нэг байвал хийвэн гэж үздэг гэхээр 360 хүн болж таарад байгаа байхгүй 3,600-аа хуваахаар. Тэгэхээр манай энэ зам тээврийн ослын тоо бол зүгээр нас орсон хүн л 630 гараа явчихж ш. Тэгэхээр зөвхөн одоогийн хэрэгжиж байгаа нэг л хууль дээр жишээ авахд бол энэ одоогийн Монголд бол хэрэгжих одоо хэцүү өндөр шалгууртай байдаг байсан харагдаж байна тийм үү. 10,000-д нэг биш 10,000-д 100 гардаг байгаа хгүй энэ зам тээврийн ослын тоо. Хүнд хөнгөн бэрцэн нийт хүмүүсийг тоолох юм бол 10,000-д 10 орчим гардаг. За бүр нас орсон хүн нь болохоор 10,000-д 2 орчим байдаг юм байна. Одоогийн бидний нөхцөл байдал. Ойд хэрвээ энэ 10,000-ын нэгт гэсэн ч юм уу эсвэл тухайн ард иргэдийнхэн 70% тухайн хуулийнхаа талаар мэдгүй байх юм бол тухайн
хууль хэрэгжилтэнд одоо гарсан алдааг засдаг байсан юм байна. Яг хаана алдаа гарсан байх нь те хуулийг таниулах дээр алдаа гарч эсвэл хууль нь анханасаа амьдрал нийцхэргүй байж иж үү те эсвэл тэр хуулийг одоо хэрэгжүүлэх шатанд тийм үү одоо цагдаас сэргийлэх прокурор шүүхийнх нь тийм үү алдаа гаргаад байна уу завхруулаад байна уу те аль шатанд гарсан бэ гэдгийг шалгаад эргүүлж сайжруулдаг байсан байна. Эмчилдэг ч юм уу. За иймэрхүү арга хэмжээнүүдийг авдаг байсан байх нэ. Энд чи одоо бүр хүннүгүй үеийн засаглалын суурийг хэрэгжүүлээд байгаа үе штэ. Бидний төсөөллөөр бол те амар дээр үеийн одоо хуучин сэсгч гэмээр юм уу те тийм дээр үеийн юмыг яриад байгаа штэ. Гэхдээ бид нэр тухайн үеийг гүйцэхэргүй нөхцөл байдалд одоо хууль дүрм маань хэрэгжиж гин гэж харагдаад байна. За энэ засаг буюу хууль цаазын өөр өгөөж тэр нэг юм тодорхой хэлэхэд гол үзүүлэлт нь юусээ хохирол дээр суурилсан гэж байгаа. Яг нүдэнд харагдаж гарт баригдах үс тийм хохирол дээр одоо бүх одоо шалгуур үзүүлэлттэй тавьсан гэсэн үг. Одоо яг саяных шиг те энэ хуулийн хэрэгжилт нь 10,000-ад 1 байх юм бол болно гэд ингээд тавьсан байх нь шүү дээ. Өөр одоо эдийн засгийн ч юу ч бүх юм дээр ингээд шалгуур үзүүлэлтүүд нь маш тодорхой. Одоо бид нар чинь ингээд төсөө батлахтаа тэгдэг шүү дээ те. Үнийн дүнгийн тавьчихдаг. Тэнгүүд дараа нь үр дүнгийн ярихдаа 500 саяыг төлөвлөсөн ажил байна 500 сая үлэнгийн зарцуулсан гэдгээрээ дүгнждэг. Зөвхөн мөнгөөр дүгнждэг. Бидний өвөг дээдс бол тохоо үед яах нь тэрийг бүр яг үр дүнгээр буюу за одоо гэмт хэргийг одоогийн гарч байгаагаас яах нь 30% бууруулнаа гэдэг ч юм уу тэгж чадахгүй бол яах нь тухайн одоо албан хаагчдыг ч юм уу тухайн одоо үйл ажиллагааг муу явуулсан байна гэж тооцох маягаар магадгүй тэр үйл ажиллагаагаа маш хямд зардлаар явуулсан бол бүр илүү байдаг ч гэх юм уу тэгээд хүнийг хэрэг хохироосон байх юм бол яг тэр хүний хохироосон тэр хэмжээг нь заавалчгүй төлөвлөдөг байсан байгаа. Одоо жишээ нь одоо зодтолдож байгаад ч юм уу тухайн хүний одоо гарыг имтээчлээ тэр гар нь ажиллагаагүй болчлаа гэж бодъё л доо. Тэр хүн тэр гараараа юу хийдэг байсан гэдгээс нь шалтгаалаа заяа. Магадгүй маш уран дархан тийм хүн байж гэж бодъё л доо. Тэгээд тэр хүний гар гэмтснээс болоод одоо ирээдүйн амьдрал тэгээд үр хөвгтөд нь үлдэх байсан тэр одоо үнэлгээ нь тухайн дархан дээр бол маш өндөрөөр тогтоогдно гэсэн үг. Тэгэхээр тэр хүний насаараа идэх зүйлийг тэр хохироосон хүн даах ёстой болж байгаа байхгүй. Тухайн гэр бүлийн тэжээх хэрэгтэй болно гэсэн үг. Яг магадгүй ажилч хийдүү ядагчгүй нэг нөхрийн гарыг гаргүй болгочлоо гэхэд бол тэр бас арай өөр хохирлын дүн яригдах ийм маягтай. Тэгэхээр яг одоо нөгөө гарыг гараар нүдийг нүдээр гэдэг шиг яг тэр хохирчийг хохирлгүй болгох тэр бол маш сайн. Маш тодорхой хуультай байсан юм байна. Хохирол суурьтай гэж ярьдаг юм билээ. За улс байхын 5 хүчин зүйлийн 5 дугаарт нь болохоор ард иргэдийн боловсролын төвшин гэж байна. Ард иргэдийн боловсролын төвшин тухайн үед яаж хэмждэг байсан бэ гэхээр бас маш тодорхой хэмжигдэхүүнтэй юм билээ. За энэ дээр ингэсэн байгаа боловсролын хийм хэмжээг 18 насны хүн анхдагч ажил хийж чадах чадамжаар хэмжиж анхдагч ажлаас доогуур боловсролыг мэдвэл зохио гэж ерөнхийчлэн зааж анхдагч ажлын дээших боловсролыг төлбөрт байхыг зөвшөөрнө гэсэн байна. За анхдагч ажлын нэгж нь юу байх вэ гэхээр төрийн албан хаалтын буурчин ажлын чадамжаар хэмжигдэнэ гэж байна. Буурч буюу одоогийнхоор бол зочид буудал гэсэн. Тухайн хүн зочид буудал буюу за өөрийнхөө доор 10 хүнийг толгоолоод ажиллах чадвартай ахын бүх төрлийн санг бүрдүүлдэг, төлөвлөдөг, тооцдог, ашиглах чадвартай, данс тооцоогоо хийчдэг анхан шатны мэдлэгтэй, удирдах хүний нөөцийн гэх юм уу, багийн гэх юм уу, одоо мэдлэг ур чадвартай ингэж чадахгүй энэс доош байх юм бол яг боловсралгүй гэж үздэг байсан байх нь. Ийм шалгууртай. Тэгэхээр бид нэр одоо бол нөгөө ихтэй сургууль ч юм уу төгснөр нь яадаг штэ. Хэдий ихтэй сургууль төгсөн ч гэсэн 10 хүн ажилуулах тийм буудлын хэмжээнд ажилуулчихаар мэдлэгтэй хүмүүс бас яг хэд байдаг бол гэж бодохоор сонирн байгаа. Одоо тэр данс тооцоогоо тайлан татвараа анхан шатны мэдлэгтэй байх нь штэ. За баруунд бол хүүхдийг бүр 10 жил тахт нь дотрын мэдлэгийг маш сайн өгчдөг татвараа ингэж цаг хугацаанд төлөх юм бол ийм байдаг, төлөхгүй бол ийм эрсдэлтэй ч гэдэг юм ингээд заач тийм билээ. Монголд бол харьцангуй тэр одоо хувь хүний данс тооцоо хөтлөх зэрэг айгүй дутмаг бовдог 10 жилд. Гэ бодохоор бид нар чи ер нь бол жоохон 12 3 дугаар зууны үеийн шалгуурыг бид нар яг хангах хүн хэд байх юм бол гэж бодогдохоор байгаад энэ мэтчлэн маш ийм тодорхой шалгууруудтай байдаг байх нэ. Түрүүний тэр хууль дүрмийн хэрэгжилтийн тал дээр
ард иргэдийн 70% тухайн хуулийг мэдээд хэрэгжүүлдэг байх юм бол сайн хууль болжээ гэж үздэг гэдэг гих мэтчлэн те одоо өнөөгийн бид нар бол авч хэрэгжүүлэхөөс санаа авахгүйц тийм шалгуур үзүүлэлтүүд энэ дэр байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр чи үг нь бол чанар байх хэрэгтэй шүү дээ. Чанар үр дүн байх хэрэгтэй. Мөнгө зарснараа биш. Тэгэхээр энэ шалгуур үзүүлэлтийг тодорхой сайн болгосноороо үр дүн ахиц гарах юм байна гэдгийг бол саяны хэсгээс бол харж болохоор байна. Өнгөрснөөсөө суралцах бас том хэсэг гэж харж байна. За тэгээд ер нь бол төр оршихын хамгийн чухал үндэс бол доктортой урт хугацааны ахуйг орших буюу доктортой байнгын тогтмол инфляцтай, тогтмол төгрөгийн ханштай тэгснэ эдийн засаг нь уналттай биш юм өсөлттэй. За бүр өсөлттэй биш юм гэхэд юм доктортой байдаг. За ийм байхын тулд төр оршдгоо гэж манай өвд эц үзэж байгаа байхгүй юу. Тэгэхээр Тэмүүжин сайн хан байхын тулд яах нь вэ? Ирэх мэдлэлтэй байх нь, тэгээд засаг нь сайн байх нь, дээрэс нь эдийн засаг нь сайн байх хэрэгтэй байх нэ. За тухайн үед тэгэхээр Тэмүүжний цуглуулсан овг аймагуд бол бүр анхдагч суур хэрэгцээгэл арай хийж хангаж исэн байгаад. Тэгэхээр хүчрэхэг ус гүрэн байхын тулд бүр маш олон жилийн ур ухаанд дадлаг дуршлах суусан тийм одоо бол ноу хау гэж яриад байдаг тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэл олон байх тусмаа тэр ус бол доктортой хүчрэхэг байна, үздэм байна. Тэгэхээр тухайн үед бол тийм зүйл бол бараг байхгүйтэй ижилхэн байсан байгаа юм л да. Тэгэхээр энэ ноу хау шингэсэн брэнд бүтээгдэхүүнүүдийг бий болгох тал дээр ажиллаж эхлэх шаардлагатай болсон байгаа юм. За тухайн үед болохоор яг ийм ноу хау шингэсэн бүтээгдэхүүний жишээ гэх юм бол энэ чарааха урлаач ингээ хонхтны 20 айл өрхөд гутал хийх ухаанаа өвлүүлсэний улбаатаагаар тэр айлаас л гутал авахгүй бол ус салж унах гэж байгаа юм шиг өвддөг байсан гэж байна. Яаж тэр гутлын уулыг тийм сайхан бие тохируулан хийдгийг анхлан гутал урлагчид ерөөсөө ойлгодог гинэ. Хичнээн сайхан хэхвар өнгөтэй байсан ч хизээж тэр уулыг хийж чаддаггүй байлаа гэж байна. Хонхтны тэр 20 өрх айлал тэр их бие тухтай тулгуур болдог адуунд яваад намагт сусан ч хөл өвддөггүй би чичрээдэггүй гутлыг хийн гэдэг бол бусдын төсөөллөөс давсан зүйл байлаа гэж байна. Өөрөөр хэлбэл тэр үнэмлэхгүй болчихсон байсан урлал энэ 20хан айл дээр хонхтон гэдэг аймаг түүний 500 өрхийн амьдрал тогтож байлаа шүү дээ. Тэр 20 айл жилд 100-аас 200 гутал урлаж чаддаг. Бидний хэрэглээгээр бол жилд 1 түн буюу 10,000 гутал үйлдвэрлэж байж одоо яах нь хэрэгцээгээ хангахаар байсан байх нэ. Тэмүүжний тэр одоо ард иргэдийн 10,000 гутал хийх шаардлага байсан байх нь. Гэвтэл үнэхээр сайн хийж чаддаг 20хан өрхөл тэр улсад байсан байх нь шүү дээ. Тэр 10,000 хийхин тулд тэр шилдэг ноу хау шингэсэн урлалыг тэр гутлыг хийхийг маш олон хүн сураад тэрийгэ зөвхөн сураад шууд сайн болчихгүй магадгүй дор ажиж жил болж иж дадлагч жиж одоо айтайхан тэр төвшөндөө хүрэх бах. Тэгэхээр яг иймэрхүү бүтээгдэхүүнүүдийг олон болгох шаардлагатай болсон гэсэн үг. Ингэж Тэмүүжин гэдэг хүн сая хан болох боломжтой гэж байгаа. За одоо нэг төмөрлөгөөр янз бүрийн зэр зэвсэг ахуй хэрэглээний зүйл төмөр идэл хийж байгаа уг отх нь л тухайн үед бол урайхаа байсан байгаа. Зэлэм сүбэдэ хоёр ч юм бол урайхаа отхих. Тэгээ яг тухайн үед болохоор зэлэм яг энэ зэр зэвсэг үйлдвэрлэлээр бол байсан. Яг өөрийн хувийнх нь мөн чанар бол дайн байлдаанд оролцох юм дуртай. Гэхдээ өөрийнх нь угаасаа төрсэн овг отх нь болохоор ийм дархны ийм уламжлалтай овг отх байсан байгаа. Тэгээд тухайн үед болохоор зэлэм нь хүдэр гэдэг зүйлийг дөнгөж ойлгож балбаж эхэлсэн үе нэ. Гэхдээ тэрний төмөр үргэлж хэрэг татааруудынхаас дор. Яагад гэвэл галд шатахаар хийтийн улмаас хугардаг гинэ. Инээс болоод зэлмийн хутгийг галд шааж болохгүй гэдэг дүрм гарч байлаа гэж байна. Байлтахад хүний бие рүү сүлбэг төрлийн л зэвсэг болохоос биш ганжуулж дийлэхгүй байсан юм гэж байна. Хүүтнийг тесвэрлэхгүй хугардаг элттэй гэдэл бодолтой. Тийм түүхий төвшөнд байгаа зэлэм шүү дээ гэж байна. За зэлмийн сэлэм хутга бол ерөөсөө хүүтэн тугарчдаг, халахарч хугарчдаг ер нь л их л хэврэгэл байгаад байсан байх нь. Гэвтэл яах нь хэрэг татааруудынх бол маш хатуу байдаг байсан байна. Одоо тэгэхээр тэр үйлдвэрлэлээ илүү сайжруулах хэрэгтэй байсан гэсэн үг болж тарж байна. 5 жил дор хийж хэрэгтэйг нь одоо энэ дархан төмөрлөгийн юунд тэгж байж хэрэгдийн төмөрт дөхөгч татаарынхтай бол хавтчихгүй гинэ. Татаар элдтэй чонсын элдийг зөрүүлэх юм бол бургасан модтой элд зөрүүлэхтэй адил тийм бачидмал байдалтай байсан гэж байна. Нэмгийн юм уу гэхээр үгүй. Зүгээр л гал орц
хоёрыг нь тааруулж чадахгүй нөгөө ур ухаан чинь дутаж байгаа юм аа гинэ. Хийдэг гэдэг өв байгаад байвч үйлдэлхүйн дуршлаг дутаад байсан цаг үе гэж байна. Гал орц хоёрыг тааруулах тэр ухаан нь 5 жилийн хугацаанд суудаг юм тэр байхгүй. Гэтэ 5 жилийн хугацаа хүлээн гэхээр бас хэцүү цаг үе байгаад байгаа байхгүй тий. Зэр зэвсэг айгу багтай. Зэлэм чинь өөрөө төмөр урлагаасаа илүү байлдах туртай хүмүүн байгаад байдаг. Гэхдээ байнга дайм болохгүйгаас хойш төмрөө зохихгүй гэд яах юм бэ гэж нөгөө ихэнх хугацаанд нь Зэлэм сүбэдийн хоёрыг төмөр дээр нь аваачих гэж ямар их зовсон гэж санана гэж энэ хар бэх ноён хэлж байна. Надад цуглуулгын хид хідэн алтан зөрчдийн, татарын, тайжуудын, Агачуу баатрын хэрээдэд барьдаг дундаж 100 мянгатын ноёдын элдүүд байсан. Чи эднэрийг давсан элд хийж байж л сая чонсын айн бүх болон шүү дээ гэдэл байхтал гоё харагдаг юм байна гэдэл навсгнаад л байна, салхилаад л байна гинэ. Ийм балчруудаас болж чи намайг хэр их төсөөрө бүүлчих шахсныг мэдэхгүй л дээ. За тэгээд энэ ард иргэд өөрсдийнхоор бол талд тийм ботлохыг нь хийгээл тодорхой хэмжээний үйлдвэрлэл хийгээд эхэлсэн байгаа. За тэгээд тэр хийж байгаа бүтээгдэхүүнийг нь чанарыг шалгах хүн хэрэгтэй болсон байна л да. Тэгээд чанар шалгах чинь нэлээд юм хатуу чанд тий голж шилдэг тэрийг сайжруулахын тулд гэсэн үг шүү дээ. Энэ болохгүй байх, тэр нь болохгүй байх гэж ингэж голж шилдэг тийм чанар шалгагч. Гэхдээ нэлээд юм нэр хүндтэй хүмүүс өөдөөс нь ингэж сөрөөцөлтөхөөргүй тийм хүн хэрэгтэй болсон гэж байгаа байхгүй. За тэр чанар шалгагчаар бол хар бэх ноён болохоор өөлөн өхийг тавьсан гэж байгаа. Хааны ээж шүү дээ тий. Тэгээд хааны ээж тухайн бүтээгдэхүүнийг авахгүй гэхэд бол хинч өөдөөс нь сөргөлдөж болж чадахгүй. Ингээд төрд нийлүүлэгдэж байгаа бүх эдийн шалгагч нь өөлөө ээж болон тэдний мянгат тусан гэж байна. Тэдний мянгат голхол юм бол төрд нийлүүлэхгүй буцаалттай гэсэн. За ахууга тэгээд амжиргааны хэмжээнд хангасан ч үнэмлэхүүн төвшөнд хүрээлүүтэй уялдаатайгаар бусдаас царай алдах шаардлага гарч ирж байсан гэж байна. Яах нь тэгэхээр бусад овг хотгуудаас чадамжтай тэр хүрээлүүдийг нэгтгэх шаардлагатай болж ирж байгаа. Өөрөөр хэлбэл хорчин сүлбэлдээнд байдаг 7 хүрийг агуулчхад 10 хүрээ үнэлэхгүй 4 үйл ажиллагаатайгаар нь нэг цагт орших тэнхээтэй болно гэж үзэж байсан. Урууд мангууд хоёр бол овоо өвгний бэлэг 14, 15 дахь хүрээнүүд болж байгаа юм аа гэж байна. 11, 12 дугаар хүрээнүүд болох гингистэн жадарны баг хүрээ 2 бол жамуухын бэлэг байсан гэж байна. Яагаад тэднийг өгч байгаа вэ гэвэл жамуухын ардууд доторх бор ардууд нь бүгд төлбөрт цэргэн юм аа гэж байна. Тэд өв уламжлалаа алдаад эрх танхил босны улбагаар нэлээд зэвэрчгсэн тул төлбөрт хэрнээ өндөр ур чадваргүй. Тэднийг цаашид дагуулна гэдэг бол ашиггүй хүн тэжээхт адил хүрээ учраас ачаанаасаа хөнгөрч байгаа үзэгдэлтэй гэж байна. Жамуух өөрийнхөө ачаанаас хөнгөрч байгаа гэсэн үг юм те. Гэхдээ тэд нарт үлгэр домог нь өвч бин байдаг. Манайхан шиг ясан сумт наамал номт биш шүү дээ. Ядаж номыг дайны төвшөнд үйлдвэрлэдэг гэж байна. Бас хийдэг чаддаг юмтай л би харьцангуй те. Номыг дайны төвшөнд үйлдвэрлэдэг хүрэгнэ. Хүрэл болоод төмөр зэв хийчихдэг ухаан байгаа учраас энэ гинэгсийг хүлээн авснаар манай залхуу хойргонд эндсэн заяагүй зэлэм ядаж төмрөө зөв хайлуулж зөв найруулж сурч байгаа юм. Яагаад гэвэл сумны зэвний төмөр, элдний төмөр хоёр ижилхэн найрлагатай. Ингэж тэрний хугардаг сэлэмний түүх төгссөн юм аа гэж байна. Жамуухаас ирсэн гинэс жадарны нөхдүүдээс яах нь сумны зэвний найрлагаас сэлэмнийхээ найрлагыг бол гаргаад авчиж байгаа юм байна. Арай чанартай болчихж байгаа юм байна. Энэ гинэгсийнхэнд төмөр нь байхгүй хэрнээ ингээд гинэгсийн ухаанаар залуучууд маань төмрөө эрх биш хийж сурсны дараа их хэмжээний үйлдвэрлэл хэрэгтэй болсон гэж байгаа. Маш их хэмжээний элднээс ахуулаад ахуйн хэрэглээний хутга хүртэл хийх хэрэгтэй болсон учраас урийнхаа ард түмнийг яаж иж байгаад дагуулах хэрэгтэй болно. Гэхдээ урийнхаа бараг л мөчгсөн хотог аймаг байгаа хэдэн дээрэмчин тануулчин төдийгүй ард түмний дунд хүний махын идэвчтэн гээд нэр нь төгчгсөн. Тэдэнтэй хаяалан буух айл олддгүй. Энэ нөхцөл байдлыг даван туулахын тулд бидэнд эхлээд газар нутгийн хил хэмжээ хэрэгтэй болсон. Тэгэх юм бол аль нэг мухартаа агуулж болно шүү дээ. Урийнхаа ард түмний нэлийн юм уналтын үе гэж хэлэх юм уу те бараг мөчгсөн. Маш цөөн хүн амтай тэгээд маш ядуу босод өгөхтгөөсөө үлмэн зэлмэн гэдэг үг чинь өөрөөсөө эмчнээс гаралтай юм билээ шүү дээ. Үлмэн зэлэм гэдэг үг юм билээ шүү дээ. Үлмэн зэлмэн ийм хэлцэг юм билээ. Тэгэхээр энэ үед бол нэлээд уналттай байсан үг гэсэн үг. Урийнхаа чуудын. За унжуу сахалтай төмрийн өдрийг олборлож өгдгөө гэж байна. Өөрөөр хэлбэл уул уурхай эрхэлдэг учраас тэндээс ухаан суралцаж тэрж аюулгүй орчин тогтлын төлөө биднийг ихэд тэтгэж байсан нэгэн гэж байна.
Энэ их зэр зэвсэг хийх шаардлагатай болсон үед мэдээж түүхий эдэн байх хэрэгтэй болж таарж байгаа. Унжуу сахалт өөрөө хөдөр нээх сонирхдаггүй. Ихэвчлэн алт мөнгө сонирхогч учраас хөдрийн ордыг бидэнд олж өгөөд эндээс тэр хүртэл олборлоход аюулгүй. Аюултай тэр хүртэлгээд зааж оюун ухаанаа зээлдүүлсэн гайхамшигтай буян. Мөн бусад аймагуудын хүрээнд ч байгаа хөдөртнүүдийг зааж өгснөөрөө бид нар тэр улсыг эзлэхдээ ямар нутгийг авах ёстойгоо мэдэж байв. Одоо ерөнхийдөө геологч хүндэл гэсэн үг юм байна. Одоогийнхоор л тийм хаагуур төмрийн өдөр байгаа гэдгийг нь бол хэлж өгöd байгаа юм байна. Айлын авдар тонож гэрт нь агуулгадах төмрөөс илүү сэтгэхгүй бидэнд чинь нутаг усныхын ил бус 70 баялагийг зааж өгнө гэдэг чинь тэр өвгөний 40 жил чулуу долоож явсны эд шид гарч байгаа юм да. Тухайд энэ уул уурхай дээр жилж байсан хүмүүсээ маш бас нарийн шалгууртай, хяналттай байлгадаг байсан юм байна. Яагаад гэхээр маш их алт ингэж ухаад алтан улстай ч юм уу те зөрчилтөй сүлбэлдээд явчих тийм магадлал бас байгаа. Харин тэр энэ унжуу сахалт гэдэг хүн нь болохоор алтан улсыг одоо чин голоос үзий яддаг хүн байсан гинэ. Тийм учраас бол хамтарч ажилладаг. Өөрөөр хэлбэл алтан улс руу миний алтыг аваачаад үзээрээгээд хашгирч байдаг унжуу сахалт бол бидний нөхцөл тохирсон уурхайчин байсан гэж. Хэрвээ хэмжээний алт олборлцоход алтантай сүлбэлдэж алтаар арилжаа хийгээд далдандаг уул уурхай эзэн байсан бол сахуутай адилхан цаазаар авагдах байсан юм аа. Очоод л сайхан хутгалчин шүү дээ гэж байна. Сахуу гэж их алтны уурхайч байсан юм. Тэрнээс болж Хотулаа хааны захиргаан унсан гэж байна. Алтан усад өгөх ариун их алт гаргасан учраас алчсан юм. Өөрөөр хэлбэл Монгол баян байна гэдэг сэтгэлгээг үүсгэх юм бол дайнд өртөх аюултай учраас л сахууг алсан. Одоо нөгөө газрын доорх баялгаа мэдэгдүүлчих юм бол яах нь вэ? Одоо тэр их баялагийг чинь авах гад дайн үсээд Монголыг эзлэх магадлал өндөр байгаа учраас тэрийг нуудаг байсан байх нь тийм үү? Тайчуудын талбарт бид нарын алсан 5 уурхайчны нэг нь сахуу байсан юм. Хоёр дахь нь дэбэл, тэгээд их нүдэн, тутуух, татарын бэлэг гэсэн нөхдүүд байсан. Монголчуудыг баян харагдуулах гээд хэвтэж байгаа алтыг аваачаад тушаах гэж байсантай холбоотой гэж байна. Хэрэв алтан улсын шунлыг хөдөлгөх юм бол өөрсдийн дотоод асуудлыг зэгцлэх гэж байгаа энэ үед Монголыг тонн дээрэмдэж хөрөнгийн чадамжаар тоглолт үзүүлэх нь асар аюултай. Тэхээжих биш устгахын ёрыг дуудана гэж байгаа. Хизээ хэрхэн яаж хэр хэмжээтэйгээр олон улсын худалдаа хийн гэдэг бол нэг хүний хөрөнгөжлөлтийн асуудал биш. Нийтийн эрх ашигын дагуу явдаг тогтолцоо юм шүү дээ. Тиймээс амьдрал ахуйг тэтгэж олон улсын бодлого ойлгодог уурхайчдыг цөөн тугаар оршоон байлгана. Олон улсын тоглолтод байдаг үүсээ задлж харуулдаггүй гэдэг дүрмийн дагуу хичнээн их нөөцтөж улсынхаа дотоод үйлдвэрлэлтэй л тэнцвүүлж хөшөөрөө хийх шаардлагатай үед л уул уурхайг ашиглана гэж байна. Яг нь зөвхөн дотоодынхаа хэрэгцээг л хангахуйц тийм үү түүхийдийг гаргаж авах нь шүү дээ уул уурхайгаа ашиглаж. Уул уурхайгаа шавхан ашиглахаас илүүтэй бэлчээрийн тэнцвэрт нь таацуулдаг, буюу тааруулдаг тийм. Үгүй бол бусад ахуйн тогтолцоо нуран ундаг учраас тэр улсын мөхөл болноо. Ийм ус ахиж хизээж ус үндэстний байтугай хил соёл түүхээр үлддэггүй. Тиймээс уул уурхайг буруу эрхэлснээр өөрөөр хэлбэл газрын хэвлийг хөдөлгөж ус болоод агарын бохирдол үүсгэснээс улбалж дахал хэмээх гамшигыг дагуулдаг нь улс мөхлийн явдалтай. Яагаад гэвэл газрын хэвлийг хөдөлгснөөс улбаалж дахал гамшиг заавал дагуулдаг гэж байгаа байхгүй. Хичнээн зөв зохистой ухаантайгаар хэрэгэлсэн ч уул уурхай ус болон агарын бохирдлыг заавал үүсгэж байдаг. Ус болон агарын бохирдлыг хичнээн ч ямар ч талаг дэвшилтэд технологи ашигласан уул уурхай бол заавал ус агарыг бохирдуулдаг гэж байна. Энэ бол бидний өвөг дээдсийн амьдралаараа хэдэн 100,000 жилээрээ мэдсэн туршлагаа биднэрт хуваалцаж байгаа гэсэн үг. Тухайн үүссэн тахлуудыг номхотгох эрдэм мэдлэг үүсэх хүртэл асар өндөр хохирол агуулдаг гэж байгаа. Одоо юунаас болоод байгааг нь мэддэггүй яах нь тахлууд гарч ирдэг байх нь. Тэрийг одоо номхотгох чадгүйгээр олноороо сүрдэг, үхдэг. Энэ бол ихвчлэн уул уурхайгаас үүдэлтэй байдаг байх нэ. Тийм учраас уул уурхай бол зөвхөн хөшүүргийн буюу цоож төдий хэрэглэн. Ер нь тухайн улсын өөрсдийн дотоодын хэрэглээнд л байх ёстой гэж үзэж байна. Мэдээж улс зэвсэглэлийн өндөр чадвартай болохын тулд уул уурхай эрхэлдэг. Үйлдвэрлэлийн өндөр хөгжилд хүрэхийн тулд идэвхтэй уул уурхай ашиглаж болдог ч гэсэн гахлыг зогсоож чаддаггүй маа гинэ. За энд нэг жишээ татсан байна. Одоогийн цагаан хэрмийн наагур сүмб төргийн вэй улс оршиж байсан. Цэргүүд нь хүчрхэгжиж ахуйн тогтворжиж бүрэн тусгаар тогтнолтой болсон. Гадаад улсууд ч тэдний оршин тогтнолд нөлөөлөх чадваргүй энхийн гэрээтэй байсан юм.
Гэвч үйлдвэрлэлд итгэх нэрийн дор их хэмжээний уул уурхай ашигласнаас үүдсэн усны бохирдлын хордлогоор хүн амынх нь 80% нь хүчгсэн. Энэ нь 5 жилд хэртээ үргэлжлээд нүүдэл суудал болоод хөгжил ашигласны улбаагаар усыг номхотгож ариутхан хордлогыг зогсоож чадсан. Гэхдээ тэр хорцсон ардуудын ураг нь хүмүүн бус байсан гэж байна. Өөрөөр хэлбэл удамшилтанд нөлөөлсөн учраас төрүүлсэн хүүхдүүд нь ураг тээх чадамжгүй улбаагаар мөхсөн. Иймэрхүү уулын хилэгнэл хүртэж устсан усаас улбаалан сэрж бид нар уул уурхайг зөвхөн хөшүүргийн тогтолцоогоор өөрөөр хэлбэл хүзүүн дээр тулсан хутгаа авч хаяхын төлөө багахан хишгийг мөргөж авах ёстой гэдэг засаглал гаргасан юм даа гэж байна. Одоо бүр нөгөө хоолон дээр тулсан тийм одоо хэрэгцээ байгаа үед буюу одоо алтан улстай чинь байлтах гэдэг шүү дээ. Тэгэхэд чинь манай цэргүүд баг нүцгэн шалбан шахуу байгаа байхгүй. Хутгачгүй юу ч хүү хуйгч байхгүй тийм. Тэгээ ийм үед бол ялтчгүй л яг уул уурхайг бол тэг хэрэгцээндээ ашиглан түүнээс биш олборлоод гадагшаа зарах ч юм уу гаргах ч юм уу тэг инхийн цагт гэх юм уу ингэхгүй гэсэн юм хууль гаргасан байт юм байна. Хүний оюун ухаан хичнээн хөгжлөөгээд байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулсныхаа хохирлыг нөхөн төлжүүлэхээс өмнө төлж бардаггүй гэж байна. Иймэрхүү мөхс төвөдөөс л энэ хууль гарч ирж байгаа юм. Бид Тэмүүжнийг хам болгоод хөлийн тусаар тогтнолд хүрчихснийхаа дараагаас урийнхан ард түмнийг дагуулад нэг буландаа шахаж амьдруулах нөхцөлтэй болсон. За уян төмөр гаргадаг байсан алдаа дутагдлаараа хэлхээ гинж үйлдвэрлэсэн болно. Гэхдээ л бидэнд сайн чанарын элд хэрэгтэй байсан. Элдийг нэгүүдийн овоо хадгаламжаад задлж өгснөөр бүх цэргийнхаа 3/1 элдтэй бол бусд нь мунаар байлдах хэмжээний байлаа шүү дээ. Айлд сүх хөрөө хэрэгтэй гэдэгчлэн төмөрлөгийн хатуужилт хэрэгтэй бүхэн дутагдж байв. Төмрийн хомсдолтой учраас ном суман дээр юун зэв зоох зүгээр л үзүүрлэж байгаад л харвна. За тэгэд байж идэл яг нь жамуухан талд байсан ургууд мангууд Тэмүүжинд урууж гэх юм уу те орж ирсэн байт юм билээ. За тэгэд ургууд мангууд орж ирснээр уян сэлэмний маань асуудал ашгүй нэг дууссан гэж байна. Яагаад гэвэл нэгэнтээ бид нартай нэгдэж байгаа бол зэвсэг хийх ухаанаа зааж өг гэж тулган шаардсан байх нь. Тэгээд тэд нар хатуу сэлэм хийх ухаанаа өгснөөр манай гинж хэлэгдэг зэлэн маань хатуу сэлэм хийх ухаанаа олсон бүлгөө. Жанчин байх сайхан өгсгийн мөмсөд байлчхад ирэн шүү дээ. Харин өгчхөөд үлддэг над чи хүмүүний зовлонг та нар ойлгохгүй. Яагаад гэвэл модон дуул өгснөө би мэдж байгаа. Юугаар байлдуулж байгаагаа би мэдхийн хувьд эдийн өгөөд явуулдаг хүний зовлон шанал байдаг юм да. Сүүлд Тэмүүжний хүрээнд орж ирсэн дайртай отчгон алтан хоёрын отог урд нь чадалтай байсан тул сайн чанарын хувцастай цэргүүттэй бусд нь нүцгэн гүйж байгаа байхгүй юу? Сайндаа л илгэндээ модон гамбанц барина. Тэгээд нэхий дээлтэй шахуу байлдаж байгаа юм. Тийм л ахуун чадваргүй байлаа. Зүрхэн отог анх орж ирэхдээ л зэр зэвсгийн хүчээр илүүрхэж байсан бол ургууд мангууд бол зэвсгийн урлах ухаанаа хуваалцах нөхцлөөр эвсэж орж ирсэн. Яг зэвсгийн чанараар ярих юм бол ургууд мангуудынх зүрхнийхээс илүү байдаг. Зүрхэн цэргийн бэлтгэлийг байн хийдгээрээ давуу талтайж яг л мануустайгаа адил уян элдтэй нүцгэн шахуу нөхдүүд байхгүй юу? Дээрэнгүү аашиг нь хүлцэх гихчлэн бид нар чинь тэнд ургууд мангуудыг царайчлахаас өөр аргагүй. Яагаад гэвэл дараагийн дайн болох юм бол нүцгэн явж болохгүй шүү дээ. Үнэндээ ургууд мангуудыг дэвчих үнэхээр хэцүү. Чиний охин гоо болохоор би авч болно уу гэдэл дайраад ирдэг болохоор амар гинэ. Чонсын хөлийн те урд зүгийн аймагуд дээр ярьсан байгаа ургууд мангууд нь болохоор олцны цэргүүд ихтэй дээрээс нөгөө нэг гэмт хэрэг хийсэн те одоогийнхор бол нөгөө шоронгийн хоригдолч гэдэг юм уу те тийм хүмүүс одоо энэ ургууд мангуудад очдог амьдардаг гэх юм уу те торгуулийн суман гэж ярьдаг баха те тийм хүмүүс ихтэй овгдаг байгаа байхгүй юу. Тэгэд ихвчлэн ирчүүд байна гэсэн үг шүү дээ те жоохон зэрлэг баалмад бүдүүлэг маягийн тийм хүмүүсийг одоо яах нь яах аргагүй тэднийг дэвчих хэрэгтэй болсон. Тэгэхэд дор хаяж 3 түмэн цэргийг төмөрдүү бат бүх зүйлээр хуйглан хувцаслах хэрэгтэй болсон байсан. 5 жилийн хугацаанд дэвчих шаардлага тулсан байна. Нөгөөдгөр энэ хоёр хүрээг хүлээн авснараа засаг захиргааны том бүрдэл бидэнд бий болж исэн. Айлгын сүрдүүлэлтийн том ухаан, дээрээс нь цэрэг байлдааны ур чадвар, мөн бүх нутаг дэвсгэрт байлдах чадвар гихчлэн асар их оюуны өв орж ирж байгаа учраас тэднэрийн балмад ааш анхлын шиврийг дэвчихээс өөр аргагүй болсон гинэ. Ингэж 2 жил ясаа зайж хөмсгөө хөхөртөл зовсны эцэст манай нэмэргүй ирчүүд овоо бассандоо ядаж болжмор харавдаг, богтос зангилдаг болтлоо л хөгцсөн юм. Яг үнийг хэлэхэд ахын утаг аймаг гээд биеийн бадруу булчингаас цаашилдаггүй. Тэднийг цэргийн эрдэм сургах гэж эдийтэй зөрөгтэй үйлдэл хийсэн.
За тэгээд энэ нөх хүрэхэд нөгөө Тэмүүжин чинь намайг бүр тоохоо байсан. Зүгээр хангамжийн бааз мэтэр хардаг болсон байлаа. Өөр аятайхнаар хэлбэл бухц мэт хардаг болсон. Өөрөө толгоогоо мэдэж хан лууга явдалтай болсон учраас би хийдэх газар ивэс болж, галтах газар нь зөөлөвч болж өвдгөлвөл өвдөнд нь хэвтэж, тэрийж унвал нуруунд нь байхыг л хичээх болсон доо. Тэгээд ч бас нэлээд ахимаг болж байгаа учраас өвдгөр хатгуулаад би таяг тулсан бөлгөө. Тиймээс их засагны чуулганаас хитид хэргүй болжээ. За ингээд татарын дайнд Тэмүүжин байран отохоос та хэдий зэрэг гаргаж өгөх вэ гэж асуусан. Тэгтэн би Тэмүүжин чи миний 1000-ыг аваад яваа. Миний хөвгүүдээс нэг нь торлоолно. Гэхдээ 50-аас илүү хүн алагдах юм бол чамтай би тооцоо барин шүү гэд цэргээ өгч явуулав. Миний өөрийн тооцоогоор бол 200-аад хүний өвхөлтэйгээр давах байх гэж бодож байсан юм. Тэгэхэд 16-аас бага хавартны 11 хүний алдагдлалтайгаар буцааж өгсөн юм. Энэ 2 жилийн зовлон тусч байсныг сэтгэж цаашид цэргийн бэлтгэлд урууд мангууд байтугай бус аймагуудаас суралцах хэрэгтэйг ухаж анх удаа цэрэг байлдаанд сонирхож өөрийгөө зовоох болжээ. Манай өсвөр насныхан гэж амар хэцүү хүүхдүүд байдаг юм. Урууд мангуудыг үзэн ядаж, өвгөн надад өвчл хилээд нэмэргүй болохоор дөрвж гэрээсээ оргож явахдаа 2-3 охин жирэмслүүлээд тэр 2 жилд чинь би засагч их аймаг байж засгаа алдсан үзэгдэл үүссэн. Өөрөөр хэлбэл чон оруулснаасаа болоод хоньныхоо ашиг таньсан гэсэн үг. Тэгэд манай хоньнууд ирэх биш чон харахаараа мөрөгдөг болж сайжирсан болноо. Татарын дайнд ялсны учир урууд мангууд орж цэргийн бэлтгэлээ хийсэн байсан. Тэнд бид нар эд зэвсгийн хувьд яг талыг нь хувцалчихсан байсан гэж байна. Өмнө нь чинь 3-1-ийг хувцалсан байсан шүү дээ. Тал нь нэхий дээл зэвүү сумтаагаа гүйж байгаа гэсэн үг. За тэгээ бид нэр мөнгөн үлгийг авсан буюу татарын нутаг дэвсгэрийн мөнгөний ордыг өөрийн газар нутагта залгасан болноо. Ингэснээр танад хүнжил гэх нэртэй худалдааны жимтэй болсон гэж байна. Энэ танан хүнжил гэдэг худалдааны жим нь болохоор алтан ус, тангууд цаашлаад гуйлан буюу солонгос сүн ус руу арилжааны жим татаж байгаа гэсэн үг юм байна. Энэ танад хүнжил жимээр одоо солонгос улс руу гуйлан улс руу явахын тулд заавал алтан усаар дамжих шаардлагатай болдгоо гэж байна. Бид нар алтан устай яавч байлдаж болохгүй байсан. Яагаад гэвэл ядаж бүх цэргээ хувцлаагүй байгаа үе шүү дээ. Тиймээс татарын энэ мөнгөний ордыг ашиглаад алтан усад жил болгон 500 алтан зоос тэнцвүүлэх хэмжээний авилга өгч эхэлсэн гэж байна. Татвар өгч эхэлсэн байх нь тийм 500 алтан зоостой тэнцвүүц мөнгийг алтан усад одоо бүх цэргээ хувцлах тэр цагийг хоцохын тулд татвар өгөөд тэгэд энэ алтан усаар дамжсан танан хүнжил гэдэг энэ худалдааны жимийг ашиглахаар болсон байх нь. Энэ жимийг ашигласныхаа хөлсөнд 500 алтан зоос алтан усад өгж байгаа боловч эргээд бид нэр яах нь жилд 30000 алтан зоосны ашигтай ажилладаг болсон байх нь. Энэ 30000 алтыг олохын тулд өөртөө маш их хөдөлмөрлөж хэрэгцээт бараа ялангуяа гурил олж авах их сурвалж бий болж байгаа юм аа. Бид нар хичнээн хошуу будаа, улаан будаа үйлдэж чаддаг ч гэсэн энэ зөвхөн амь зуулгын хэмжээтэй байхаас сан хөмрөг байгуулах хэмжээнд хүрдэггүй гэж. Тэгэж эдийн хугацаанд гурил тарьж байсан чинь гурил маань өөрөө давжаараад газар тариалангийн дутагдалд орсон гэж. Тэгэхээр чадахгүй асуудал тулгарсан гэсэн үг. Манай улаан будаа чинь газараа талхалчихсан. Тиймээс газрын сэлгэц үүсгэж зөв тариалах ухааныг олохын тулд гурил тариалдаг алтан ус руу очиж мэдэх шаардлага гарч ирж байгаа юм. Ямар хөрс бэлддгийг, яаж сэлгдэг учраас давжаарахгүй гурил гардгийн гэдгийг судлана. Манайхаас чинь гурил биш хэвэг гардаг байлаа шүү дээ тухайн үед. Тийм учраас алтан устай ямар ч богино хугацаанд ч хамаагүй гэрээтэй байж дотроо махнаас гадна сэлгэц асуудлуудаа шийдвэрлэх хэрэгтэй болж байсан. Тиймээс яах нь алтан усад ингэж татвар төлөөд Чингис хаан чинь Жавуут хурий гэдэг цолыг алтан усаас авсан байгаа шүү дээ тий. Тэгээ энэ цолыг авсны одоо гол цаад учир нь ашиг нь бол яах нь танан хүнжил гэдэг юм худалдааны жимийг ашиглаж одоо бусад хэрэгцээгээ хангах тий. Бид чинь бас үйлдвэрлэл хөгжөөгүй байгаа дээ шүү дээ тий. Алтан устай гэрээ хийгээд Жавуут хурий гэдэг нэр зүйсэнд Хабул хаан нөхцөнтэй хамаатаагаар ард түмний сэтгэл эвгүрэх үзэгдэл гарч ирж байсан гэж байна. Энд яг ямар арга хэмжээ авахаа бид мэдэхгүй байсан. Улс төрийн гэрээ хэлцээрийн орон зай ахуйгаа доктортой тэтгэх үйл ажиллагаа бодох юм бол зайлшгүй хийх ёстой гэрээ. Гэтэл энэ нь ардын сэтгэл зүг унгаах сөрөг үзэгдлийг гаргаж ирж байсан.
Зүрхэн энийг илт эсэргүүцэж Тэмүүжин хаан чи алтан усын нохоо боллоо. Батараас юугаар ялгаатай юм гэсэн цуу тэр аймгийн хүрээнд болоод улс төрийн орон зай эрхэм битлийн хүрээнд илүү гүн явагдсан гэж энэ хар бихий оюун шиг те ийм ахуй ноёдууд нь цэргээ яаж хувцастай болгох вэ? 3-5 жилийг дайн дажин гарахгүйгээр эсвэл хүүхдүүдээ нүцгэн чигээр нь явуулахгүйгээр яаж аятайхан даван туулах вэ гэдэг асуудал байхад ард түмний сэтгэл эвдрэх улс төрийн тооцооллыг ис ойлгох үзэгдэл гарч ирсэн. Ийм ч учраас зүрхнийг номхотох гэдэг хатуу арга хэмжээг авсан гэж байна. Тэмүүжин хаан алтан улстай байгуулсан эв гэрээний дараа харах хүчирхийллийн сэтгэл зүйн дарангуулал хийхээс өөр аргагүй болсон юм гинэ. За жоохон хүч хэрэглэх шаардлагатай болсон байх нь тий. Ялангуяа зүрхэн дотор Тэмүүжний эсрэг яриа гарсан байгаа шүү дээ. Тэгэхээр цэргийг иж бүрэн хуйглаж илд чадна ном сумтай болгоно гэдэг том асуудал энийг цэрэгт авч явж байгаа хариуцлагынхаа хүрээнд төрийн хангамжаар өхөөсөр аргагүй болно. Гэхдээ зүгээр мэ гэдэг зүйл биш. За тэгэхээр энэ алтан устай хийх дайнд одоо иж бүрэн цэргүүдээ хувцаслах, зэвсгээр хангах, тэр үе хүртэлх процессыг яриад дуусгачих гэсэн чинь нэг дугаартаар арай багтахааргүй байгаад байна. Тэгэхээр дараагийн дугаар дээр бол өргөжлүүлье гэж бодлоо. Алтан усыг бид нар бол эзлэх гээд те одоо дээрэмт гээд ч юм уу байгаа юм биш. Алтан ус манайхыг эзлэх, манайх руу дайрах нь цаг хугацааны асуудал байгаа учраас тэрэнд ингэж бэлдээд байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бэлтгэл хангахад одоо нэг айлаас дор хаяж нэг хүн хуйгалцсан өөрснөө хамгаалах зэвсэгтэй байх шаардлагатай. Тэгээд ганц ч хүн биш дор хаяж 2-3 хүн магадгүй зэвсэглэх, бие хамгаалах шаардлагатай болдог байсан байх. Энэ үед төмрийн хөдөр түүхий эдээс ихсүүлээд төмөр эдлэл хэрэглэлийн олдоц маш бага байсан байж таарах гэдэг. Тэгэхээр дараагийн дугаар дээр болохоор цэргийн насны эрчүүдээ хэр хугацаанд хувцас чадсан юм байна гэдг нь дараагийн юм дээр бол яригдана. Тэгээд тухайн үеийн уул уурхай бодлого ямар байсан те олборлолт хийгээд нөхөн сэргэлт зэрэг нь одоогийнхаас ямар ялгаатай байх вэ? Бид нар тэмчнээс суралцах бас юм байна уу те? Тэр талаар тухайн үеийн өөр хайлууд нь өөрсдөө хамгаалах тэр зэрэг зэвсэг хоёртой болохын тулд юу өөрсдөөсөө гаргадаг байсан те? Энэ бол тодорхой нэг үн өртөгтэй байдаг гэсэн юм. Зүгээр ингээд өнгөө өгчөөд байгаа юм биш те? Эний чинь нэг түүхий эдэн гаргаж ирэх дархан ажиллах зэрэг тодорхой хэмжээний үн өртөгтэй байгаа. Тэгэхээр өнгөө авдаг байсан байна. Тэр нь ямар үн өртөгтэй болдог байсан. Тэгээд монголчуудын барьдаг байсан гэх махир сэлэм нь ямар учиртай бий болж исэн гих мэт ийм агуулгаар үргэлжлэх байгаа шүү. За тэгээд энэ дугаар маань одоо 25 оны хамгийн сүүлчийн дугаар болж байна. Тэгээд яг харьцангуй түүхийн холбогдлолтой дугааруудыг цөөхөн хүмүүс сонсож байгаа хэдий ч байнга сонсож байгаа сонсогчдод маань бас нэлээдгүй байна. Тэгээд энэ хэдий түүхийн холбогдлолтой боловч яг дотор нь одоогийн бидний амьдралд хэрэгтэй нэлийн өргөн хүрээний агуулга багтдаг учраас та бүхэн минь дараагийн дугааруудыг бас сонсоосоо гэж хүсэж байна. Байнга дугаарыг алгасалгүй сонсдог бүх байнгын сонсогчдод маш их баярлалаа гэж хэлье. Шинэ ондоо юу сансан 9 цагаан хүсэл нь биелгэе гэсэн ерөөлөөр энэ оны сүүлийн дугаараа төгсгий. Тэгээд шинэ жилийн дараагийн дугаар хүртэл түр баяртай.